Тихээр авлаг ялтгая би сэтгүүлч Бадарчин жаргалмаа. За энэ өрөвдөж та бүхэндээ уулзахаар студид улсын хурлын гишүүн Сумын Азрыг урьсан багт урилгыг хүлээн авч хүрэлцсэн юуны өмнө талархлаа илэрхийлье. За баярлалаа. За тэгэхээр та тэр сонгуулийн өмнө ярилцчихсан. Өөрөөр хэлбэл сонгуулийн сурталчилгааны үеэр ярилцсан тийм. Тэр сурталчилгааны цаг үеэр ярилцж байхдаа юу ярьжсэн бэ гэвэл зөв хүн гэж хий юм бэ? Тэ? Зөв хүн байхын тулд хүн яах ёстой юм бэ гэсэн. Та тэр зөв хүнээр байж чадчихна уу? Өөрөөр хэлэх юм бол улс төр гэдэг чинь бохир заавал гэдэг шүү дээ тийм ээ. Энэ дунд ороод хүн өөрөө хүнээрээ байх, зөв байх тэр бодол боломж юу хэр ах шиг байна. За өөрөө бол их тийм мундаг философитой хөндөж ин л та. Ер нь бол Монгол хүн байхын ухаан гэж ерөөсөө өсөж байгаа орчин их нөлөөл. За хүмүүжил, суур хүмүүжил. Жишээ нь Япон улсын тэр хүүхд хүмүүжлийн асуудлыг бас ярьдаг л та. Тэгэхээр айхтар хөгжилтэй улс орнууд бол ер нь бүр бодлоготойгоор тэр 5-аас 7 наснда жинхэнэ одоо Япон хүн хүмүүж гарч ирдэг ээ гэж. Тэр хүүхдийг хүмүүжүүлж байгаа багшийн одоо хөдөлмөрлөсний одоо хэмжээ бол дээд сургуулийн багшраас бол 2 дахин илүү одоо хөлс авдаг аа гэж би сонсч байсан. Хүн болох багасаа гэж ард их мэрэг мүү байдаг. Хүүхдүүд ер нь зөв хүн болох бол ерөөсөө багасаа хэл. Нөгөө юу гэдэг лээ? Дахан дорэр, дайхан дор хөлөг гэж өгдөг те. За энэ ичлэн зүйлүүдийг бид нар бодоод Монгол хүн байхын ухаан бол ерөөсөө л тэр орчноос эхэлнэ. Цаашлаад мэдээж энэ зурц хүмүүжж байгаа одоо энэ орчин боловсролын одоо орчноос их шалтгаална. За хамт олонноос их шалтгаална. Олон хүчин зүйлээс л өнөөдөр зөв хүн болох хүмүүжлүүлэг шалтгаалж гарч ирнэ л гэж бодож байна. Тэгэхээр харин би тэр зөв хүн улс төр гэдэг энэ тоглоомын дотор парламентын тоонд орсон чинь эвдэрч ийнөгүй юу гэж асууж байгаа юм. Ер нь гайгүй. Уул одоо хүмүүжил нөрөө гайгүй учраас би өөрийгөө гайгүй л гэж байна. Гэхдээ одоо хүн гэлгээс цаас чичгээс нэг үг байдаг. Тэр зэрэг одоо бас эвдэрж байгаа юм бол. Мэдгүй байна л та. Гэхдээ бол хүнээр явахыг бодож байна. Өнөөдөр хилцэж байгаа хуулийн хилцүүлэгт ер нь хэр одоо хариуцлагатайгаар тийм ээ ач холбогдолч оролцож байна вэ? Өөрөөр хэлэх юм бол хуралдаа ер нь хэр сууж байна гэдгээс соёлоо ярилцгаа эхлэе. За ер нь шинэхэн гишүүний хувьд бол угсаа мэдээж энэ их хурлын одоо чуулган гэдэг бол бас их тийм том орон зай Монгол улсын одоо энэ бодлогыг шийдвэрлэх за хууль тогтоомжид батлах гэдэг давхар маш өндөр одоо хариуцлагатай ийм одоо ажиллал ба. Дээрээс нь энэ тойрогоо сонгогдож гарч ирсэн төлөөлөгч нар их хурлын гишүүд за бүхэл их хурлын гишүүд бол ард түмний төлөөлөл болсон ийм л улсууд бүгдээрээ хариуцлагатай за тэгээд одоо болох утгагүй зүйлүүдээр өөрсдийнхөө санал бодлыг бол одоо хэлдэг сайн юмын дэмжээ явдаг сайн юмын одоо бас шүүмжилж хүчтэй шүүмжил аливаа одоо асуудлыг зөв тал руу явуулахыг бол эрэлхийлж ингэж л явдаг. Ийм л одоо танхим юм гэж би дотроо бодож ойлгож байгаа. Гэхдээ их хурал дээр бол ингээд одоо бодит байдал ингээ харж яхад бол за алдаг оног ирдэг гişүүч байж, за идэвхтэй ирдэг гişүүч байна. Ер нь хүнээсээ их шалтгаалж байна гэж би хэлээд байгаа. Хуралдаа суух болохоор их хурлын дараалал хуруугаар бүртгэе за саналаач бүр хурууны хээгэр авдаг гэдэг санал тавиад байна л да. Ардын намынхын дээр тэг болсон. Өөрөөр хэлбэл боловчруулгын завсарлуулсан. Эргээд энэ асуудлыг ер нь яаж шийдвэрлэх ёстой гэдэг дээр саналаа илэрхийлж байна. За мэдээж одоо тухайн цаг үед бол ажил албан томилтоор намын одоо ажлын одоо албан томилтоор явах үе байна. Тэр үед одоо биш одоо бас нэг бүтэн нэг сар тасалсан байна. Энэ болохоор нөгөө намын 27 дугаар их хуралтай холбоотой шийдвэр гараад Улаанбаатар бүс хэрэгцээ нарийн бичгийн даргын хувьд нь Улаанбаатар хотын 152 хороод орж иргэд сонгогчтой уулз тэдний саналуудыг сонсох ийм одоо ажлыг бүтэн сарын хугацаанд нийслэлийн намын хорон дарагтаа бол одоо цуг явж гүйцэтгүүлсэн байгаа. 11 сарын 15-наас 12 сарын 11-нд дуустал явсан байна. За энэ хугацаанд бол ерөөсөө яг чуулганы танхимд бүрэн суугаагүй. Энэ дээр ивэл одоо бас жоохон хөлцөл бол угаасаа өчөж байгаа. Гэхдээ энэ чуулганы танхимд гэхээс илүүтэйгээр одоо энэ Улаанбаатар хотод толгомдож байгаа олон асуудлыг бол шинээр бол одоо мэдэж явсан. Шин зөвхөн сунган найрхан дүүргээр бол одоо юу гэдэг хязгаарлагдаагүй. Улаанбаатар хотын одоо ижил тэнцүү одоо үйл ажиллагаа болж байгаа бусад бүх дүүргүүдийн тэр иргэд сонгогчдод царын хугацаанд бол уулзаж нөхцөл байдлыг бол одоо бас газар дээр нь үзэж ерөнхий одоо тэр өөрийнхөө мэдэх ёстой мэдрэмжтэй мэдээллүүдээр бүрэн авсан гэж ойлгож байгаа. За эндээс яг тэр үеэр давхцаад ялангуяа тэр төсөв баталснаас хойш бол ер нь их хурлын эрсдэл их одоо муудсан тийм. Энийг бол хүн болгон мэдж байгаа. Ялангуяа хэвлэл мэдээллийн хэрэгслэр бол ерөөсөө их хурлын гишүүд за ажиллаа их тасалж байгаа нэрэхгүй байна. За ийм их хурл байснаас тарсан дээр ийм хариуцлагагүй их хурлын гишүүд байснаас одоо бодсон дээр тэгэл ийм шүүмжлэлийг бол хэвлэл мэдээллийн хэрэгслэр бол ард түмний дуу хоолой болон одоо гарч байсан. Энэ дээр бол одоо гишүүд бас нэгийг одоо хоёрыг тунгаасан байлгүй гэж бодож байгаа. Гэхдээ одоо улсын их хурлын гишүүд гэдэг бол ер нь ёс суртахууны хувьд бол мэдээж одоо хамгийн дээд хэлбэртэй ийм одоо улсууд байна гэж би дотроо бодож байгаа. За заавал өнөөдөр одоо их хурлын эрцгийг одоо компани одоо цалин авч байгаа ажилчдаг юм шиг одоо хурууны хээгэр бүртгэж одоо эрцийг бүртгэн гэдэг бол өөрөө тийм зөв буруу юу гэдэг дээр бол би бол буруу багч болгож байгаа.
өөрөөрөө л ирэх ёстой. Их хурл бол ерөөсөө тэр ёс суртахууны дээд хэлбэр учраас тэр гишүүд яг тэр товлсон цагтаа цуглаж ажлаа хамжуулах ёстой. Тэр ажлыг хийх ёстой. Төрийн ажлыг гацаахгүй ямар нэгэн байдлаар налгад салгар одоо байдлыг байлгахгүйгээр тэр төрийн ажлыг явуулах ёстой. Тийм л ёс суртахуунтай тийм л хүмүүсийг их хурлд бол төлөөл болгон сонгосон гэж болгож байгаа шүү дээ. Нар дээр гэдэг нь тэрийг төсөж байгаа. Тэгэхгүй өнөөдөр 10 жилийн сургуулийн хүүхдүүд юм шиг эсвэл дээд сургуулийн оюутнууд за эсвэл одоо тогтмол цалин авч байгаа төрийн албан агч юм шиг эсвэл аль нэгэн одоо компани банкны ажилтан юм шиг одоо хурууны хэгээр цагаа бүрдүүлж хурууны хэгээр одоо цагаа өгж тэр өөрийнхөө одоо хийж байгаа хөдөлмөр хөлсийг цагаараа одоо бүрдүүлж байгаа тийм улсуудаа бас ингээд төвлөрүүлээд инхлээр бол өнөхөр их хурал гэдэг эннийх нь одоо бас юунд бол зүуд нийцэхгүй байхаа гэж би бодоод байгаа юм. Тэгвэл ажлаа хий сумын базараа хуралдаа ирээ гэдэг дохиг бол авчихсан байгаа юм. Авдаггүй яах вэ? Авсан байгаа. Угаасаа сар тасалсан гэж бид нар хэлж байна. Сар таслах хугацаанд цалин авсан уу? Их хурлын чинь цалиндаа эзэв. Гэхдээ картанд ордог тэгэл ороод явж л байгаа. Үгүй одоо мэдэхгүй цалин гэдэг. Одоо би тэрийг тодруулъя. За тэгээрээ та түрүү ярьлаа шүү дээ. Хотын иргэдэд уулзсан тийм ээ. Хотын ажилдаа танилцсан гэж. Хотыг хөгжүүлэх дахин тийм төлөвлөх ажлын хэсэгт орсон байгаа гэж ярьж ирсэн л та. Яг өнөөдөр шинэ засаг захиргаач гэдэг юм уу за Батүл дарга маань амжилттай сайн ажил хийж байна гэдэг нийслэлээр амсаатай байгаа. Энэ дахин төлөвлөлтөн дээр юу анхаарах хэрэгтэй бол ажлын хэсэг ямар ажил хийж байна? За яг ажлын хэсэг тарах хорог байгаа. За намын бүлгээс болон ажлын хэсэг гаргаад ер нь ахалцсан байгаа. Энд хуучин барилга бол хотоголд яам сайд байсан дашдурд гişүү. За Тэлхан эрчим хүчний чиглэлээр бол одоо Монголд ус тэргүүлэх юм одоо үүргөөрөлт ийм хүн их хурлын гишүүн. За мөн Бямцогт манай бүлгийн дарга. За бид дөрөв бол одоо ажлын хэсэгт бол ороод ажиллаж байгаа. Гэхдээ энэ дээр зөвхөн одоо Улаанбаатар хотыг дахин хөгжүүлэх гэдгээс илүүтэйгээр энэ гол их хуулиуд ялангуяа газрын тухай хууль, за хотоголтын тухай хууль, за энэ хотосхны эрх зүйн байдлын тухай хууль, нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль олон хуулиуд энэ дээр хөндөгдөнө. Тэгэхээр энэ эдийн засгийн байнгын хорогоор ороод яг ер нь чухам яаж зохицуулах юм. Тэгээд цаашлаад энэ иргэдийн одоо тэр газартай холбоотой газрыг одоо бид нар өмчлөсөн тийм ээ. Өмчтэй холбоотой асуудал гарч ирнэ. За өмчт тэгэл олон одоо асуудлууд араасаа гарах учраас энэ дээр бол нэлээд одоо сайн бодолцож байж асуудалд нэлээд нухастай хандах зүйтэй гэж ойлгож байгаа. Тулгамд одоо тулгарх энэ олон асуудал гарч ирнэ дээ. Хууль эрх зүйн үндэслэлийн ажил дахин хийх ёстой гэсэн үг тийм ээ. За дан дээр давхар дээр гээд ерөнхийлөгч тийм ээ хоёр давхар дээртэй нөхдүүдийн дийлийг талих хэрэгтэй гэдэг асуудлыг хөндөж байна л да. Энэ дээр та ямар байр суурьтай байгаа вэ? За ер нь үл дэмжиж байгаа. Ялангуяа бид тайлах хэрэгтэй. Тайлах хэрэгтэй. Энэ түрүү хэлж штэ энэ эрс бүртгэхгүй гадаа холбоотой асуудал. За нийгэмд үүсэж байгаа бохомдол их хурлын гишүүд одоо жишээл ажилдаа ирэхгүй байна. Сануулга өгж байгаа. За сүүлдээ одоо урамшуулт маягаар одоо эртэлсэн одоо төрүүлж ирсэн одоо үг хэлэх маягтай гэдэг. Ийм энэ юу гэлээд байна гэхээр энэ Монгол Улсын энэ төрийн одоо механизм энэ системд одоо бас нэг ажил үүссэн байна. Энэ юутай холбоотой юм гэхээр яг тэр өөрөө чинь төрөний хэлдгээр дам буюу давхар дээлтэй холбоотой асуудал. Тэгэхээр энийг бид нар бол одоо тайлах асуудлыг бол хоорондоо ярилцж байгаа. Гэхдээ их хурл дээр бол дандаа одоо юу гэдэг нэг талыг одоо барьсан хит одоо тэр эрх мэдэлтэй шүүцсэн тийм улсууд байна гэж юусоо би бодохгүй байгаа. Бүгдээрээ л эрүүл саруулаар харж байгаа. Гэхдээ ирэх хурж байгаа засаг бол аль болох одоо энэ дийлийг бол тайлахгүй байхыг бодох байлгүй. Бодох байлгүй те. За энийг бид нар бол ялангуяа өнгөрсөн одоо төрийн байгуулалтын байнгын хорогоор энэ ажил намын бүлгийн дарга Эрдэнэтийн одоо бас санал болгосноо тэр тавирлах хөв дээр нь одоо байж болно. Одоогийн байгаа энэ их хурлын гишүүдээс засгийн газрын одоо кабинетийг борлуулж болно гэдэг юм юу бол гарсан юм байна. За өмнөх одоо жишээл 2000 онд жишээл ардын нам эрх хурж явах үедээ үндсэн хуульд өөрчлөлт оруулаад одоо зөв залтыг өөрчлөлтөө янз бүрийн байдлаар хэлж байгаа тийм дордуулах 7 заалт гэх юм уу эсвэл одоо өөрсөндөө ашигтай 7 заалт гэх хүмүүс бол өөрөөрөө өнцгөөс тайлбарлаж байгаа тийм энэ тухайн үедээ одоо хийсэн боловч яг одоо бүгдээрээ ороод суусан нөхлөөр суугаагүй л байна. Эргээд нэг түүхийг хідүүлээ бас яг ямар байдлаар тэр засаг төр явж ирсэн юм бэ гэхээр ер нь нэг дээдл нэг 40% тал байсан болов уу гэж би бодож байна. 40% нь одоо их хурлын гишүүд нь үлдсэн одоо сайд нар нь л гаднаасаа л байсан. За шинжлэлийн юуны их хэвслийн засгийн газрын үе за тэгээд хамтрсан засгийн газрын үед бол нэг 60-70 хүн байсан баха. Тэр үед бол угаасаа энэ хамтрсан их хэвслүүд янз бүрийн байдлаар явж ирсэн. Хоорондоо одоо зохицож явж ирсэн шүү дээ. Төрийн ажлыг бол ялангуяа 2004-өөс 8 он 8-аас 12 ингээл. Одоо байгаа энэ засгийн газрын хувьд бараг би 100% гэж хараад байгаа шүү дээ. Тий. Энд тэ зөвхөн дан дээл давхар дээлийн асуудал биш байх л да тий. Зөвхөн бүр цаашлаад ирэх юм бол энэ төрийн тогтолцооны асуудал яригдах. Тэгэлгүй яг системийн асуудал гажуул гарч ирсэн шнаач. Тэгээд эн чинь ажлаа ачаалаад хэлэхгүй байна.
Яагаад өнөөдөр жишээл бүтээн байгуулалт хөрөнгө оруулалт төр төсөв суудсан мөнгнүүд буцаагаад одоо ажил нэгдэхгүй маш их хэмжээгээр одоо буцаагдсан байна. Тэр сайд нар ажил нь амжихдаггүй. Их хурлаар хууль батлна. Ахаа цаана яамны аж ахуйн ажлыг хийнэ. Монгол улсын ерөнхий сайд гэвэл ерөөсөө энэ Монгол улсын одоо нийгмийн эдийн засаг энэ аж ахуйтай бүх л одоо холбоотой асуудлыг хуваарлаж тэрийг бол одоо нарийн төлөвлөгөөний дагуу хийж одоо гүйцэтгэж шүү дээ. Эргээд их хурл тайлангаа тавьдаг. Тэгээ их хурлынхан дээр засгийн газар гарцсан гэж яриад байгаа. Үг сонсохгүй байна. Хариуцлага одоо хүлээхгүй байна. Энэ бол шуурмтай холбоотой. Ерөнхийлөгчийн хэлдгээр тэр ухаалаг төр том төрөөс ухаалаг төрлөөгөөд хоёр намын бүлгийг оруулж байгаа хаалттай нэлээд одоо хурл хийгээд энэ дэр нэлээд удаан хугацаанд хоорондоо ярилцсан. Энэ дээр юу гэсэн гэхээр ерөөсөө ерөнхийлөгчийн гаргаж байгаа энэ сандыг 100% дэмжиж байгаа. Энэ төрийн одоо араасаа орж шаардлагатай араасаа одоо оруулж ирж байгаа хэрэгжүүлэхэд энэ хуулийн төслүүдийг яаралтай баталж улс орны ажлыг одоо урагшлуулж өгөөч гэж. Тэгэхээр энэ зөвхөн одоо их хурлын гишүүн гэхээс илүүтэйгээр засгийн газрын гишүүд одоо ороод эрдэс бүрдэхгүй асуудал их хурл дээр их яригддаг. Энэ бичлэн зүйлүүдээс болоод одоо төрийн ажил гацдаг налгар цалгар гэдэг одоо ярианууд их газар авч байгаа л. Тэгэхээр энийг зэгцлэн. Тэгэхдээ ер нь бол энэ засгийн газартай хариуцлага тооцох хэмжээнд тийм ээ. Жишээл одоо төсвийн орлогыг тасалдуулсан сайттай яах вэ? Мөн үү? Төсвийн орлогыг тасалдуулсан сайттай хариуцлага тооцоод тэр хүн огцрох ёстой гэж дөрвөлөө. Өнөөдөр гадаад орнууд дээр ямар байдлаар тэр асуудалтай улсууд хариуцлага тооцоод огцорж байгаа гэхээр одоо нэг өдөр арх угаал одоо ажиллаад цэлцсэн сайттай Япон улс бол хариуцлага тооцоод ажлаас нь халах шишээд. Нөгөө тэр өөрөө хариуцлага тооцдог систем тэнд байгаа байхгүй. Бид тийм л болох хэрэгтэй. Тэгжиж энэ чинь болохгүй бүтэхгүй байгаа зүйлийг эрүүл саруулаар цааш нь бол авч явна гэж ойлгож байна. Тэгэхээр ерөнхийлөгчийн гаргасан энэ ухаалаг төр бол зөв. Энийг бид нар бол 100% дэмжиж байгаа. А тэгвэл энийг явуулахын тулд ард нь ухаалаг хүн байх хэрэгтэй байна. Хүн өөрөө ухаалаг хүлээцтэй тийм л одоо төрөний хэлдгээр бүр төрөө хэллээ шүү дээ. Нөгөө зөв хүн байх хэрэгтэй. Тэгвэл төрчин л байхгүй. Тас хариуцлага гэж хэлчихлээ л дээ. Хариу сундагчлагч их хурлагчдтай ч гэсэн тооцох хэрэгтэй тийм ээ. Тэгэхээр их хурлын гишүүдийг нэг бүрэн дархан хэрэгтэй нөхдүүд суугаад байдаг. Гэтэл прокурор нь шалах гад дийлдэггүй, хууль хэлэлтийн шалах гад дийлдэггүй юм хэсэг нүгэл нөхдүүд байна л да. Энэ дээр их хурлын гишүүдийн хариуцлах асуудал дээр яах хэрэгтэй? Ямар хууль санаалах хэрэгтэй? За тэгэл наад чи нэлээд яригдж байгаа асуудал та. Би одоо их хурлд орж ирээд 12 оны 5 сар уу тийм. Орж 8 сарын хугацаанд болж энэ хугацаанд бол ер нь олон зүйлүүдийг ер нь үзэж одоо мэдэрч биеэрээ мэдэрч дотор нь бол галуун галдуунд нь сууж золон зориглоо хуваалцж байна, сайн зүйлж байна, муу зүйлж байна. Болохгүй зүйлүүд ч байгаа. Тэгэхээр юм өнөөдөр заавал одоо юу гэдэг нэг 100% одоо зөв юм гэж байхгүй, буруу юм гэж байхгүй тийм. Сайн муу хоёр нийл цав дүүрнэ гэж нартын мэрэгэн байдаг. Гэхдээ би энэ их хурл дээр сайн муу хоёр нийл гэж одоо сайн муу хоёр нийлээ цав дүүр гэж хэлж байгаа юм биш. Их хурл гэдэг бол ерөөсөө ёс суртахууны хамгийн дээд хэлбэр байх ёстой. Тэнд хууль батлна. Тэр хууль баталж байгаа баталсан хуулиар цаашдаа улс орны одоо хөгжлийн чиг баримжаа явнаа. Энэ дээр их хурлын гишүүнтэй хариуцлага тооцох асуудал дээр ялангуяа тэр нөгөө алдаршгүй дарах эрх мэрх гэх ярьдаг. Тэгээ энийг одоо бид нар бас яах ёстой юм. Би бол энийг одоо их хурлын гишүүнийхээ хувьд асуудалж үзэх ёстой болов гэж бодож байгаа. Хариуцлагын хэлбэрийг яаж оруулах, эргүүлэн татан татахгүйгээр асуудал яригдж байна. За дээрээс нь одоо тойрогоо сонгогчдод тойрог дээр их хуугийн гишүүнийг эргүүлэн татах асуудал дээр тийм. Тэгэхээр тойрогоосоо сонгогчдод тойрог дээр очихгүй байгаа гишүүд бол ер нь энэ үед ч байгаа бах, өмнөх үед ч байсан. Тийм ээ. Тэр хүмүүсээ хүндлэхгүй байна. Тэр хүмүүсийн дуу хоолой болж чадахгүй байна. Энэ нийгэмд одоо болохгүй байгаа зүйлүүдийг ярьж хэлэх цаашлаад одоо тэр хууль баталж байгаа тэр хуулинд нь суулгаж өгч нэмийг зөв буруу юмыг зөв тал руу одоо зас чадварлах ажлыг төгсөхгүй байна гэдэг ийм шүүмжил араас гарч байгаа. Тэгэхээр энийг би судалж үзнэ. Судалж үзэх ёстой гэж ойлгож байгаа. Тэгвэл яг энэ дээр нь тийм үгүй гэдэг хариулт бол хэлэх нь арай ихтэй байх л гэж бодож байна. Гэтэ та заримдаа ангийнхынхаа хүмүүс ичдэг тийм тохиолдол байдгүй. Байна шүү дээ. Байлгүй яа тийм бэ? Байна шүү дээ. Уур хурах тохиолдол байна шүү дээ. Бачуурах тохиолдол байна. Бага. Халдчихгүй гэдэг нь сайхан үгний арал даллагдаа суугаад байгаа нөхдүүд тийм. Ерөөсөө энийг л яриад байгаа. Халдчихгүй дарахын ирэх нь одоо яах вэ? Ер нь бол ингээл магаагаар наач. Танд ер нь тийм хууль хэрэгтэй яваад байгаа. Их хурлын гишүүн сумын азад халдчихгүй дарахын байдлын хууль хэрэгтэй юу? Гэхдээ би одоо тэгэл ингээл явчих шүү дээ. Ингийн ярил байгаа. Тэг халдчихгүй байдлынхаа тухай зарим зүйлүүдийг бас хараал уншаал одоо ийм хэрэгтэй байт юм, тийм хэрэгтэй байт юм гэж харилцаал ингээл явж байна. Харин хэрэгтэй мэн үү ер нь? За одоогоор одоо яг тийм хэрэг болсон зүйл бол алгалал байна. Гэхдээ одоо энгийн хүмүүс шиг болоод явна бол бажаалцтай болно шүү дээ. Дунд нь ороод алах чинь юу юм болохгүй гэж. Өөрөө одоо жишээл ингээ хөдөлмөр бизнес эрхлээл, хөдөлмөр эрхлээл тамирчин байгаа. Энэ өргөнд олон түмэн дундаас гарч ирсэн шүү дээ. Тэгээ яахлаар энэ хүмүүсээ тэгвэл бид нэр тусгаарлах хэрэгтэй ингээл тийм. Ийм асуудал ургуулan гаргаж ирээд асуудал тавиад
одоо суулж үзээд ярилцахад бол ерөөсөө болохгүй. За Тэгээ энийг би дангаараа шийдэхгүй шүү дээ. тийм ээ. Тийм ээ. Гэтэ та тийм саналтай байгаа юм байна. Тийм ээ. Улсын хурлын гишүүн Сумын газар өнөөдөр миний зочноор ажиллаж байна. За ярилцлага хэдэн орны дараа үргэлжлүүлье. За их хурлын гишүүний хувьд хууль санаачлал, хуулийн төсөл ажиллах дээр тодорхой ажлуудыг хийж байгаа гэсэн мэдээллийг та бүхэн авсан баг. Харин ярилцлага хэдэн орны дараа арай өөр сэдвээр үргэлжлэе. Хамт байгаа та бүхэндээ баярлалаа. За миний өнөөдрийн зочин Сумын газар гишүүн байгаа. Би Монгол Ардын намыг сөрөг хүчин цөөнх гэхээс илүүтэйгээр бас юмыг одоо арай өгөөсгөх энэ байр суурь дээр байгаа гэж бодоод байгаа. Миний шүмжлэл, миний жаргалмаагийн бодол шүү зүгээр. Өөрөөр хэлэх юм бол статистикийн үндэсний хорооноос гаргасан тоо баримт худлаач гэдэг юм уу? Монгол улс 45 сая малтай гэсэн чинь тэр тоо худлаа. Тийм ээ? Засгийн газрын хэлж байгаа тоо худлаа. Бүх баримт худлаа яваад байна. Би хинд итгэх вэ? За тэгэл үндэсний статистикийн нөхдүүд шинээр сая орж ирж бүрэлдэхүүнээс солигдож байна л да. Засгийн газраас 3, их хурлаас 3, за тэгэл олон нийтийн төлөөллөөс 3 гээд за дарга нь өөрөө ахлаад 7 хүний бүрэлдэхүүнтэйгээр тийм үндэсний одоо хорооноос байгуулагдаж байна. Тэгэхээр өсвөлдөр бас их хурлын гишүүд ярьж байна л да. Нүгж ярьж байгаа гэхээр үндэсний статистикийн хорооноос гаргаж байгаа энэ мэдээ баримтууд зөрүүтэй байгаа гэдэг гэж. Зөвхөн одоо улс төрийн чиглэлээр засгийн газартаа үйлчлээд байгаа юм биш үү гэдэг юм хар дагуулж байгаа. Угаасаас дагуулад байгаа. Би өөрөө чи эсрэг байр суурьтай байна гэж байна. Эсрэг байр суурьтай байна. Ялангуяа юмны өнөөсөг байна гэж. Тэ юмны өнөөсөг байна. Тэр зөвлөрийн байдлаар зөв бодит байдлаар тэр улсуудаас их хурлын гишүүдийн асууж байгаа асуулгууд бодоо сууж явах тул ер нь бол зөрүүтэй саналууд бол байгаад байгаа. Тэр юмны үн өссөн хөлт өсөөл байгаа. Өсөөл байгаа. Тийм ээ. Жишээлбэл юмны үн өсөөд жишээл 2012 оны 7 сараас хойш одоо ингээд эрх барих хүчин болоод одоо олон холж гарч ирээд засгийн эрх барьж байгаа үеэс эхлээд ингээд юмны үнийг зүгээр ингээд ондралдаар сар тутмаар нэг гаргаад үзэхдээ энэ бол нэлээд өссөн байгаа. За ер нь бол хамгийн магаар нь 30% бол өссөн байгаа шүү. Тэгэхээр энийг одоо бид нэр яг энэ тоо баримтыг бид нэр зөвөр л тэр тооцоо судалгаантай хийгээд гаргаад энэ цаашдаа бид яах ёстой гэдэг чиг хандлага зөв тодорхойлохгүй бол дараагийн гарах энэ тооцоо судалгаа дараагийн гарах энэ ажлууч бас л буруугаар иргэнэ гэж би дотроо бодож байгаа. Альва юм бол бас нэг үнэн мэдээлэл төр үнсэлж бид нар чинь дүгнэлтээ хийхгүй болохгүй шүү дээ. Их хурлаар орж байгаа тоо баримтууд тэр ярихлаар бол зөрүүтэй юм бол нэлээд ажиглагдав. Ялангуяа тэр төсөв бодлого өмнөх оны одоо явж ирсэн байдал тэр сар болгоны гаргадаг статистикийн хорооноос гаргадаг тэр ингээд хайлан тэр авж байгаа юмны үн бодит байгаа бараан захын үн хоёрууд их зөрүүтэй шүү. За тэгээд дээрэс нь одоо энэ хэрэглээний үнийн индексийг чухам одоо энэ цагсаа энэ бүрдүүлэх инфляцийг тооцохдоо яаж одоо бүрдүүлж байгаа. Тэр 290 300 гэж яриад байдаг. Тэгээд эндээс бүрдүүлж байгаа тоо баримтууд нь бас л зөрүүтэй гараад байгаа. Тэгэхээр энэ улс төржөөд байна уу гэдэг ийм одоо хардлага бол угсаа яваад байгаа. Ардын нам бол одоо шил юмыг дандаа сөрөөд одоо үгүйсгээд байдаг ийм одоо улс төр хүчин биш ээ. Ялангуяа энэ чинь ялагж үзэж байна, алдаа оноо байна уу? Ер нь алдаа л ялагдж байгаа тийм ээ. Өмнөх одоо эрх барьж ирсэн үеүдээ бас тодорхой хэмжээний чинь бодтой алдаанууд гаргаж ирээл. Ингээл одоо ард түмбэл энэ дэр нь бол одоо дүнгээ тавиал. Ардсан намд бол одоо цаашлаад энэ засгийн эрх барьж ард түмнийхээ амьдралыг сайжруулах ийм одоо эрхийн өгсөн зүйтэй гэдэг ийм л одоо чөлөөт одоо ардсан нийгмээр явж байгаа сонголтоо хийгээл явж байгаа. Тэгэхээр бас буруу ойлгоод байгаа юм аа. Гадуур нийгэм болохоор юу гэж юм гэхээр ардсан намыг бол одоо хэвлэл мэдээлэл хэрэгслэр дандаа сүрдэг, зогсдог, ингээл юмыг гацаадаг. Ардын намыг уу? Тийм. Тэгж л яриад байгаа байхгүй. Тэгэхээр бид нэр гацаадаг та биш. Энд чинь болохгүй шүү дээ. Буруу юмнууд байгаа юм чи буруу хөхгүй өөр яах. Тэгээ бид нар буруутай эвлэрээ явах юм. Тэгж болохгүй шүү дээ. Тийм ээ. Дээрээс нь гацаадаг гэж бас яриад байгаа. Өмнөх одоо жишээл 2008-аас 12 онд нөгөө энэ их хурлын чуулганы дэгүүнтэйхээ хуулийн дээр хугацаагүй завсарлага авдаг гэсэн. Энэ бол ардсан намын хамгийн том зэвсэг байсан. 46-г 20 хүн одоо жинхэнэ одоо юу гэдэг өөрийнхөө хэмжээнд зохицуулдаг байсан зэвсэг тэр байсан баг л. Тэр ганцхан заалтлаач. Тэгвэл өнгөрсөн одоо 12 оны сонгуулийн дараа тэр заалт байхгүй 5 хоногийн хугацаатай л авчих. Харин 5 хоногийн хугацаатай аваад хоорондоо бас ярилцаад зөв буруугаа шүүгээд тэгээд энэ ардын нам дотор ч бас ингээ шүүмжил дотоод одоо жишээл бүлэг дотроо ярилцж байгаа асуудлыг бас завсарлага бити аваад гэдэг хэлдэг их хурлын гишүүд бас байд юм шүү дээ. Энд одоо нөгөө янз бүрийн байдлаар одоо буруу зуруу хэлээл манайхны нөгөө ахмад тэгэл яриад байдаг. Одоо жишээл нэмд орчууд имбрэлгоо элэнд ажинтсан гоо инх төвшин дараа нэмагийн хударгал эдгээр маань бүгд л бас тэгж хэлдэг байхгүй. Завсарлага авах гэдэг юм. Төрийн ажлыг бас явуулах талаас нь та нар бодооч гэж. Тэгэхээр эн чинь дотроо бас ингээ шулрах чөлөөтэй бүх зүйлүүдийг бас ярьдаг. Ард түмнийхээ төлөө санаа зовдөг. Ийм зүйлүүд бол ардын нам дотор бол байж л байгаа шүү дээ. Тэгээ чухам яагаад энийг ингээд эсрэгээр нь яриад байдаг юм гэхээр би юус ойлгохгүй байхгүй.
Нийгэмд явж байгаа тэр хүргэж байгаа мессеж нь өөрөө нэг буруу мессеж хоригддаг одоо ингэдэг тэгэл ерөөсөө энэ ардын нам бүтэхгүй нам гэж яриад байдаг. Дотоод явж байгаа тэр ардчлал гэдэг нь бол харин жинхэнэ чөлөөтэй байдлаар л явна шүү дээ. Гацаадагтаа жишээлх л да. Өөрөөр хэлбэл тэр шийдлийг та нараас гаргаж өгөх хэрэгтэй баг тий. Шийдлийг ярилцах баг. Шийдлийг хилээд хахад авахгүй шүү дээ. Ялангуяа энэ засгийн газар зөндөлж шүү дээ. Тоо баримттай нэлээд бүр судалгаа би бүр өөрөө бас ялангуяа тэр үн давтаржуулах хөтөлбөрийн хүрээнд бол бас нэлээд сайн бэлдэж материал. Тэрийг бол би өөрөө банкны салбарт 7-8 жил ажилласан хүний хувьд бол тэр нэг хэмжээний одоо тосоо судалгаа хийчих баг бол надад байгаа. Тэр баг дээр багтаагаа сууж ягаад маш сайн ажиллаа гаргаж ирээд тэрийг хэлэхэд л тэгэл ерөөсөө үгүйсгээд байгаа. Тэгэхээр чинь хүн ажиллаа тэр алдааг нь болохгүй энэ тоон зөрүүтэй байна ийм байгаа гэдгийг хэлээд байх тэрийг авахгүйгээр өөрсдийнхөө чигээрээ яваад байгаа хүч төрөөд яваад байгаа нь үнэхээр бас сэтгэл гомдчил байсан. За энэ бүтэхгүй мэн өө ийм шийдэл байхгүй. Тэгэхээр хүний хэлж байгаа үгийг эргүүлээд авах хэрэгтэй. Шүүмжлэлийг эргүүлүүлж авах хэрэгтэй. Ардын нам бол мэдээж болж байгаа бүтэж байгаа урагшилж байгаа зүйлүүдийг дэмжээл явна шүү дээ. Та 27 дугаарыг хурлын үр дүнд ер нь хэр сэтгэл ханамжтай байна. Өөрөөр хэлбэл Монгол ардын нам шинжлэлийнхаа тэр тийм ээ замд ер нь хэр амжилттай явж байгаа гэж тайлбар. За хүмүүс бол янз бүрээр хүлээж авах. Зөвхөн би өнөөдөр удирцуулалтын гишүүн намын одоо Улаанбаатар бүс зэрэгцэн нарийн бичгийн даргын хувьд бол ер нь бид бол одоо хамгийн гол нь ойлголцдог тийм ажил болж баг болж чаддаг хүмүүсээр магаа бүрдүүлэх хэрэгтэй. Шинжил гэж ярьж байгаа бол дандаа шинэ залуучууд гарч иж ажлыг хийж бүтээн гэж байхгүй шүү дээ. Шинэ юм одоо шинжил гэдэг бол угаасаа өнгөрсөн үедээ хамгийн сайн одоо хэрэглэгдэж байсан. Тийм үнд зүйл рүүгээ эргэж очиод энэ цаг үед одоо авчирч хэрэгжүүлэх нь бас шинжилгээний бас нэг хэлбэр өрөөмөн шүү дээ. Тийм ээ. Тэгэхээр одоо би энэ ардын намын одоо энэ шинжил 27 дугаар их хурлаар ер нь их өргөжтөө их зөв зүйтэй одоо алхам болох ийм одоо хурал болсон гэдэгт бол санал нэг байгаа. Зүгээр дотор нь орж суучаад тэгж хэлж байгаа таавал бас бодлохгүй байна. Зүгээр альва юм гэдэг бол ерөөсөө багаар явах хэрэгтэй. Бие биенээ ойлгож нөхөж ажиллах хэрэгтэй байдаг. Тэгэхээр энэ дотор эвдэрэлцэл биш. Ухаантай жишээл одоо би боловсралтай би ухаантай гэж орж суучаад альва ажлыг гацаадаг төгждөг альва одоо хийж байгаа санаачлагтай зүйл дээр хоошоо суудаг ийм улсууд байдаг. Ажлыг хойш нь татдаг. Гэсэн мөртлөө одоо телевиз юм ч юм уу камерын өмнө гарахлаараа нэлээд одоо бодиттой тоо баримт ярьцдаг. Ганцаарчсан тоглолт хийх гэж байгаа ч юм уу. Эсвэл одоо тэр зөвхөн өөрийнхөө одоо бодож байгаа зүйлүүд нь зөв гэж одоо өөртөө хит ирдсэн тийм хүмүүс их байдаг шүү дээ. Тэгэхээр энэ би бол энэ улс төрийн намын одоо ялангуяа энэ нам гэдэг бол өөрөө хамт олонны эв нэгдэл, эвлэлд нэгдэж тэндээсээ одоо зохион байгуулалтанд орж өөрсдийнхөө санал олон хүний санал бодол уралдуулж байж болох үдэхгүй зүйлээр ярьж байж хоорондоо нэг ойлголцтой болж ижил цаашдаа урагшлна гэж ойлгож байгаа. Тэгэхээр энэ саяны энэ бүрэлдсэн 21 удирдцуулийн гишүүд бол аливаа зүйл дээр бол одоо санал нэгдэж за шүүмжлэлтэй зүйл гарна тийм ээ. Шүүмжлэх зүйл нь гарч ийн. Тэгэл ер нь олон хоорондоо сайн яг гол сэдвээ барьж ярилцдаг. Тэгээ өмнөх одоо гол сэдвээ асуудлын голыг одоо барьж ярилцаад асуудалд хандаал тэгэл тэрийг шийдээ явдаг болохоор ажлын үр дүн гарах байх гэж би найдаж байгаа. За тэрнээс бус зүгээр өөрөө дотор нь орж суучаад нэг тийм одоо бид нар бол одоо дийлэн гэж бол би ярих гээгүй шүү дээ. Яг дотоод нөхцөл тэр уур амьсгал нь хэцүү уур амьсгал бүрдсэн учраас л яриад байгаа. Та түр банкны салбарт нэр ажиллаа гэж хэллээ л дээ. Зүйлийг сонирхоод асууя. Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхийн эсрэг гэдээ бас нэг хуулийн төсөл яригдаад. За 20 сая төгрөг банкнасаар шилжүүлчих юм бол түүнийг бас хянах шалгалт арилан авах хэрэгтэй гэдэг нэг хуулийн төсөл яригдаад байна л да. Энд дээр та ер нь ямар бодолтой байна вэ? Би өөр энийг харин хэрэгжих болов хэрэгжихгүй болов энэ төсөл ер нь хэд хийсвэр юм болов уу гэсэн юм бодолтой байгаа даа. Угаасаа л явсан шүү дээ. 2006 оноос хойш тэр чиглэлээс тэр мөнгө угаах терроризм тэр 20 сая төгрөгөөстэй гүйлгэ мүлгэ тэр тэгээ дээрэс нь арилжааны банкуд дээр цагдаа одоо байлгуулдаг угаасаа танаасаа суулгадаг хямдаг бүх юм чинь байсан шүү дээ. Шинэ юм гаргаж ирсэн юм шиг бас яриад байж болохгүй л байна. Би өөрөө тэр үед одоо банкны дуусан дарга хийжсэн гүйцэтгэх захирал нь одоо яг тэр банкны мэрэгжлийн одоо улсуудаар бага бүрдүүлж ажиллаж байсан. Өмнөх байсан юм бол тэр чигээр л байгаа. Яг зөв гадны байгууллагууд тэр мөнгө угаах терроризм, зэвсгийн 8, хүний 8 за хар тамхи болон бусад зүйлүүд их ноцтой зүйлүүдийг бас ярьж шахах олон улсын одоо тэр нөгөө конвенцуудад нэгдэх гэл олон зүйлүүд тэр бол мэдээж Монгол улсыг бол шахаж байгаа зүйлүүд байгаа. Гэхдээ зөвхөн энэ юунаас холбоотой юм гэхэлэр огт одоо хоосон зүйлээс болж яриг болох л та. Тэгэхээр яг зөв 2004 онд зарим нэгэн арилжааны банкуд дээр бас нэг жоохон зүйлүүд гараад нөгөө янз бүрийн байдлаар одоо тэмээтэл ирсэн гэдэг зүйлүүдийг би сонсч байсан мэдчихсэн. Тэр болоод өнгөрсөн процесс. Та ч гэсэн тэрийг санаж байгаа баг. За цаашлаад ингээд ер нь энэ юутай холбоотой
зэвсгийн 8-аатай холбоотой асуудал ер нь Монгол улсыг дундын бүс учраас хоёр том хөрш орны улсын дунд байдаг тийм ээ. Энэ утгаараа бол одоо гадны энэ үйл ажиллагаа явуулж байгаа энэ том одоо гүрнүүдийн бас анхаарал одоо орсон тийм талууд бол байхыг үсэхгүй. Гэхдээ бол тэр мөнгө угаах, терроризмтэй тэмцэх зэвсгийн 8 гэдэг бол одоо энэ Монголд бол энэ бол одоо байхгүй тийм. Яг зөвхөн хууль нь бол гарч ирээд бол тэр хуулийн хүрээндээ бол бид нар бол хуулиндээ зохицуулж ажиллах зүйлүүд байх ёстой. Гэхдээ гарч ирхийг бол үгүйсэх арга бас байхгүй тийм. Юм цаашлаад одоо шил харт эмхтэй тэмцэн гэж яриаддаг нэг одоо ихэнх үед ярьжсэн үеэ бодох юм бол одоо эн чинь бүр их л ноцтой байдал руу орчиход байна шүү дээ. Ноцтой болчиход байна тийм. Тэгэхээр бид нэмийг баг дээр нь гэдэг шиг ер нь энэ хуулийн хэрэгжилт биелэлт гэдэг бол зайлшгүй байх ёстой. Бид нар бол ер нь болгоомжилж явах ёстой байна. Бид нар бол аль болох хуулиараа тэр зүйн залтыг хамгаалалтаа хийж явах ёстой байна. Тэгэхээр энэ бол хэрэгжих ёстой гэж болгож байна. Өмнө ч хэрэгжиж явжсэн арилжааны банкуд дээр төв банкнаас бол ер нь байнгын одоо шалгалт сард нэг удаа шалгаа ордог. За тэгэл дээрэс нь өөрөө чинь 4 хэлдгээ тэр 20 саяч дэш гүйлгэнүүдийг бүгдийг намдаг. Дээрэс нь цагдаагаа бол одоо байлгаж байгаа. Ингээл бүрэн хяналтанд байгаа шүү дээ Монгол улсын одоо төрийн одоо мөнгөний бодлого гэдэг бол банк санхүүгийн үйл ажиллагаа төрийн мөнгөний бодлогын үйл ажиллагаанд бол байнга одоо хяналтанд байгаа. Та хоёр ярилцлага цаг өндөрлөж байна. Тэгээ тун удахгүй монголчууд маань сарчныхаа баяртай золгож байна. Та хоёр нэгэнт одоо ингээд эфирээр үзэгчтэйгээ уулзаж байгаа энэ цаг үеийнээс олон нийтэд хандаж юу хэлэх вэ? Бөхөө ярих уу? Үгүй одоо бүх гэдэг чинь бол одоо миний яг өөрийн сонирхлын сэдв. За мэрэгжил гэдэг чинь өөрөө тусдаа асуудал байхгүй. Тамирчин байна гэдэг бол тамирчин, дуучин одоо өөр олон авьяас гэдэг бол эцгийнхээс төрсэн тийм онцгой авьяас. Тэр авьяас дээр л одоо суурлж өөрийнхөө чаддгийг нээж. Мэрэгжил гэдэг бол тусдаа асуудал. За. Банкны мэрэгжил, улс төр судлаач юм улс төрийн мэрэгжил тусдаа асуудал байхгүй. Тэр лугаал орох ёстой л асуудал. Тэгэхээр одоо нэг л болохоор нөгөө банкны мэрэгчлэр явж үзлээ. Одоо улс төрийн талаар одоо явж байна те. Цаашдаа ч гэсэн ингээд улсаар нэг их юмныхаа төлөө бол мэдээж өөхгүй зүтгэн. Цохилох зүрхтэй юм бол энэ Монгол улсын төлөө ямар нэгэн байдлаар одоо зогсно хэцээ хүртэл явна шүү дээ. Монгол хүн юм чинь. За тэгэхээр сайхан байна одоо өөртөө чи ингээд хоёр дахь удаага унцаад ингээд нэлээд одоо өргөн сэдвэр бас ярьлаа. За одоо ажлын ирж буй цагаан морин жилдээ Монголын ард түмэн маань ер нь эрүүл их сайн сайхан аз жаргалтай байхын төлөө ажил хөдөлмөрт нь одоо өндөр амжилтыг хүсье. За монголчууд маань одоо ер нь эрүүл их сайн сайхан байна гэдэг бол их сайхан гэж бол хүсэн дотроо бодож явдаг. Тэгээ ард түмэндээ сайн сайхан хүсэрэй. За баярлалаа миний өнөөдрийн зочин улсын хурлын гишүүн. За Сумын Озер байлаа. Үнэхээр бас тэр болгон таны би ингээд телевиз эфирээр хараад байдгүй. Тэгээ надтай миний урилга хүлээж авч ярилцсан танд их баярлалаа. Үнэхээр таны хийж бодож байгаа бүх юм зүв байгаасай. Тийм ээ? Их хурлын гишүүдийн хариуцлагатаар ажиллаж байдаг байгаасай. За тэгээд сонгон хайхын дурд эргээд очих нүртэй байгаарай л гэж ерөө эрүүл мэндийн хүсье. Танд их баярлалаа ажил хүсье. За анхаарч үзүүлэгч та бүхэндээ баярлалаа. Өөрөлдөн